Сайн байцгаана уу, намайг мичигддэг. Миний бие нь Монголын төгс соёл хичээлийн нутгаар бахархай сэдвээрээ өөрийн төрөлх нутаг болох Ховд аймгийн талаар танилцуулах болсондоо таатай байна. Ховд аймаг нь Монголтай их улсын бүсэд орших бөгөөд Мөнх хайрхан Хөхсрийн нуруу, Баатар хайрхан, Мянгуугалц зэрэг том уул нуруудтай аймгийн нутгийн 20 орчим хувийг говьтал эзэлдэг. Ховд хэмээх нэрийн тухайд 17 дугаар зууны эцэст түүнээс хойш үеийн сурвалж бичгүүд тухайлбал Забиндийн намтар Баан Хамгаалан хааны бодлогын бичиг, Зүүн гарын бодлогын бичиг, Галтангийн эрдэнэ ирэх зэрэг Монгол манд сурвалжид Ховдын газар гэж шууд товлон нэрлсэн байдаг. Дээр дуртнаас харахад Ховд хэмээх үг газар усны нэр болж хувирсан нь 17 дугаар зууны эцэст ногдох бөгөөд түүнээс хойших түүхийг сурвалжид энэхүү нэрлэлэн дэлгэрүүлэн бичигдэх болжээ. Ховд аймгийн үүсэл 1755 онд манж нар Зүүн гарын хаант улсыг эзэлж авсны дараа Зүүн гарын уламжлалт засаг захиргааны хэлбэрийг эвдэж Манчин улсын Ховдын Хязгаар хэмээх засаг захиргааны зохион байгуулалтыг бий болгожээ. Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газраас 1931 оны 2 дугаар сард Хошуудыг өөрчилж эдийн засгийн талаар амжилтлах хууль гаргаж нутаг дэвсгэрийг шинжлэн ангиллах тухай хуулийг баримтлан Чандман уулын аймгийг Ховд ус 2 аймаг болгон байгуулсан. Бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлаар тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар хурлын тогтоолгоор жарлалан төвтэй Ховд аймгийг Алтай, Алтантэл, Манхан, Үенч, Булган, Цагаан Булган, Буянд, Эрдэнэ бүрэн, Дарив, Чандман хайрхан цэцэг, Мөнх хайрхан гэсэн 13 сумтай байгуулжээ. Нутгийн үзэсгэлэн цэнтрүүд Ховд аймгийн төвөөрөмж Алтай сумыг зорих бол 110 км үржлэг Бодонжийн аслыг дайран өнгөрдөг. Алтай нурууны баг улаан даваас Тэмээг зүүн хэмээх хөгцөн арилтын хавцлын төгсгөл хэсэг хүртэл 100 орчим км-ийн зам тулахдаа сүрлэг чуулган хатан улс гол зэрэг амтан ургамал гээд нүд балаах байгалийн үзэсгэлэн тогтоц олонтой. За Мөнх хайрхан уул нь Баян уулгийн аймгийн Булган сув, Ховд аймгийн Мөнх хайрхан сумын хил залгаад нутгийг дамнан 40-80 км-ийн өргөнтэйгээр баруун хойноос зүүн рүү 200 гаруй км үржлэн оршдог уул юм а. Мөнх хайрхан уулын ноён өрөөл нь 4662 м өндөр бөгөөд Мөнх цас мөсөн гол бүхий Монголын 2 дахь өндөр оргил болно. Мөнх цас 200 км талбайг эзлэн оршдогоос Монгол Алтай нурууны мөсөн голууд дундаж зузаан нь 56 м байдаг бол Мөнх хайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хурж тус орны гол мөрний нийлбэр уртсыг бараг 2 дахин газар дор хөдлөмж ус нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид олж тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Буданж зэрэг томоохон голууд Мөнх хайрхан уулаас их амун ууршдаг. Мөнх хайрхан уулын газар нутаг 2 нутагтан бүлэгчдийн орлон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нуурын нэгэ. Хар ус нуур. Монголын том нууруудын нэг хар ус нуур нь 1153 ам км талбайтай, 72 км урд, 26 км өргөн, дундаа аралтай, урд сахара хулс шагшуургатай нуур юм. Зэгний гахаа зэрэг ховор амьтадтай цөлжүүхээр заримдаг цөлийн нуур бөгөөд хар нуур дөрвөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалтанд авсан. Цам гарав уул нь баруун Монголд Ховд, Баян айлгийн аймагуудын загт орших Алтай нурууны нэгэн салбар болох Мөнх цас уул юм. Хоёр эргэлтэй бөгөөд өндрийн цас уулд нөгөөг нь Цам гарав уул гэж нэрлэдэг. Энэхүү уул нь ан амтнаар баялаг төдийгүй мөс судлалын ач холбогдолтой нийн ховор иргэсийн өсөлтийг хангуйц чухал нутаг дэвсгэр ажээ. Ховд, Баян уулгийн аймгийн нутгаар заагаар орших энэ уулыг 2000 онд 1109 км талбайтайгаар улсын тусгай хамгаалтанд авсан байдаг. Алтан хөхий уул. Ховд аймгийн Мянгат сум, Увс аймгийн Өмнө Говь үлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэн цайхан байгальтай бие даасан томоохон нуур юм. Энэ уул нь 90735 га хамрах орших Алтан хөхий уулыг 2010 оны улсын хурлын 6 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалтанд байгалийн нөөц газрын ангиллаар авсан байдаг. Монголын түүхийн тахилгад Алтан хөхий уул нь Монгол Алтай болон их нууруудын хотгорын заагт цөлөрхөхээр цөлийн бүс рүү түрэн орших бөгөөд энд Монгол орны нутаг дэвсгэрт илэрдэг өндөр уул, бэсрэг нам улс, бэл ухаа гүвээ тал тулгад тэгш хотос, хөндий, сайр, хавцал, хүн чалга зэрэг олон ялгаад экосистем зэрэгцэн оршдог. За манай нутгаас төрсэн амгалт нартнууд Харт аюур шимээ алдаршсан алдар завын аюурш нь ардын хөдөлгөөний цогтой тэмцэгчдийн нэг бөгөөд тэд заргын хэлбэрийг голлон эргэлж байсан боловч дугуйлангийн болон зэвсэглэн босох хэлбэрээр тэмцэж байв. Хятадын худалдаач тэдэнтэй сүлбэлзэн хошуу Мань Базрын эсрэг тууштай тэмцсэн аюуршийн хошуу нутаг нь одоогийн Ховд аймгийн цэцэг сум болох тул 1958
1859 онд түүний гэрэл түшиг Ховд хотын төвд босгосон байдаг. Тэрээр 1859 онд Засаг хаан аймгийн Дарханбилийн хошуунд одоогийн Ховд аймгийн Цэцэг суманд төржээ. Лослын лаган 1885 онд Ховдгийн Хязгаарын Торгун хошууд одоогийн Ховд аймгийн Буян сумын нутагт төрсөн. Лаган нь 1887 онд бага наснда наран өтгтэн ирвэн шавлан сууж хожим өртөөний улааж хийж явсан байдаг. Бүгд найрамдах Монгол ард улсын түргэн буюу улсын бага хурлын тэргүүлэгчдийн дараагаар 1930 оны 4 сарын 27-ноос 1932 оны 6 сарын 2-ны хүртэл ажилласан Монгол ардын хувьсгал нам төрийн зүтгэлтэн байжээ. Баянбалын тэгшээ бүгд найрамдах Монгол ард улсын Баатар Хилчин. Тэрээр 1926 онд Ховд аймгийн Чандман суманд төрсөн. 1946 онд цэрэг захидагтан Ховдын элийн Отроо далав хааж эхэлсэн. Тухайн үед хасгийн дээрэмчид улсын хил зөрчил нэгсэн ба цагийн байдлын хурцсан тул олон удаагийн тулгуурлалт байлдаанд тэрээр оролцож тагнуулын үүрэг даалгаврыг удаадараа сайн гүйцэтгэж амьд хил олзож байсан. 1848 онд ахлах тэслэгчгийн ханы урмагийн удирдлагад Арвуул Бүдүүн харгаадад хилийн манад гарч байхдаа Гоминданы цэргийн хөнгөн баталмайраар зөксөлсөн 130 гаруй хүнтэй давуу өчний эсрэг Алтай аймаа өргөж байсан түүхтэй. Жамиангийн чулуун нь 1928 оны 2 сарын 10-нд Ховд аймгийн Жаргалант сумын нутагт төрж 1996 оны нас барсан байдаг. Төрийн шагналд арын жүжигчин Монголын хөгжмийн театрыг үндэслэгчийн нэг удирдаач хийлж хөгжмийн зохиолч нь жулжээ чулуунд эцэг Жамиан өнчин ядуугийн ирэхээр айлд зарцлагдаж жин тээж явсан бөгөөд нөгөө тэгвэр Орос, Казак, Хятад хэлтэй боловсралтай хүн байсан. Тэрээр 1921 онд ардын хувьсгалын ялсны дараагаас аймгийн захиргаа дотоодыг хамгаалах газар сэлмэрч Ховдын клубын хөгжлийн багш эрхлэгч хөгжимчин байжээ. Тэдний төрөл төрөстийн дунд урлагийн хөгжмийн авьяастай олон хүн байсан нь чулууны урлагийн авьяасыг нээхэд нь их нөлөө үзүүлсэн гэдэг. Төмөр учир нь 1922 онд Ховд аймгийн Даруй сумын нутагт төрсөн бөгөөд 1941-өөс 1980 он хүртэл тагнуулын байгууллага төлөөлөгч Тасаг хэлтэс газрын даргаар ажиллаж байсан хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлт юм а. Төмөр учир нь цаг үеийн нөхцөл байдлыг бодиттой үнэлэн өөрийн хамт олныг зөв зохион байгуулж Монгол улсын гадаад байдал хил заалгаа болон бусад орноос манай улсын талаар баримталж буй бодлого тусгай албатын талаар мэдээ олгох тэдгээрээс явуулж буй үйл ажиллагааг илрүүлэх таслан зогсоохож хэлсэн тагнуулын олон арга хэмжээг удирдан ажиллаж байжээ. Цахиагийн элбэг дөржин Ховд аймгийн Зэрэг суманд Цахиа хонин хүү нарын гэрт 1963 оны 3 дугаар сарын 8-нд тэдний 8 дахь буюу отгон хүү болон мэндэлсэн. Элбэг дөржин эцэг их тэр үеийн Монголын хүн амын ихэнхийдээ нэгэн адил малчин ард байсан тул элбэг дөрж багтаа ишиг, хурга, тугал, мунхтай тоглож тэднийг арчилж тортгон зэрэгцээ бусад хүүхдүүдтэй мориор уралдан тоглож өсчээ. Зэрэг сумынхны дурдсны ярьдгаар элбэг дөрж ээж хонин нь туйл сайлдаг, ерөөл магтаалсай гэлдгээрээ нутаг уснаа нэр хүндтэй тул Зэрэг сум болон ойр сумынхан цэрэгт явах хол газар одохын өмнө Цахиагийн гэрт бууж хонин хүүгийн мэргэн цэцэн сургаалыг сонсоод морьдох дуртай байсан. Цахиагийн элбэг дөржин Монгол улсад арслан нийгэм бий болоход анхлан зориг санаачил 75 жилийн турш коммунист засаглалтай байсан. Монгол орныг тайван хувьсгалын замаар арчилсан чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн арчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг юм а. Оргихийн хангаан 1990 онд төрсөн Ховд аймгийн Буян сумын ариад үндэсний бүхий улсын аварга цолтой бүх юм 2022 оны 1024 бүх барилдсан түүхт барилдаанд өвдөгч хороодлоггүй 10 төгрөлж улсын аварга цол хүртсэн. Давд Доржийн Мэнд баяр нь 1944 онд Ховд аймгийн Манхан суманд эцэг Давд Дорж их Элзэг шиг нарын 2 дахь охин болон мэндэлсэн байдаг. Түүнийг 2 настайд нь буюу 1946 онд эцэг эх хоёрын амьдрал нь тусдаа болж ахыхын амд эцгээ дагаад Улаанбаатар хотод нүүж иржээ. Эцэг нь төмөр замд ажилд орж 1951 онд Зүүн Хараа хотод дараа нь 1953 онд Улаанбаатар хотод ирээд 3 дугаар дунд сургуульд орсон байдаг. Тэрээр 1957 онд 7 дугаар ангид байхдаа ангийн Монгол хэл уран зохиолын багш Тэндүү Муурын байшин гэдэг жижиг баян муурын дүр тоглож анх урлагт хөл тавьснаар олон жүжигт амжилттай тоглож өдгөө ардын жүжигчин тулгуурсан билээ. Түүхэн дурсгал газрууд Хойд Цэнхрийн агуйн Ховд аймгийн Манган сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуй 40 мянган жилийн тэртэг хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгалууд бий.
За Баян зүрхийн бугуун шөнө Ховд аймгийн Мөс цумын нутагт Бодонжийн хавцал удирдах замд байдаг бөгөөд Монголын баруун хэсгийн хамгийн том тооцогдох чулуун дурсгал юм а. Баян зүрхийн бугуун хөшөө нь Мөс цумын төвөөс баруун зүгт 50 гаруй км-т Баян зүрхийн багийн төвийн орчимд бий. Эндээс 30 орчим том жижиг бугуун хөшөө хэрэгсүүр булш байдаг бөгөөд бугуун дүрслэл нь харьцангуй гомьсог бөгөөд түүний зэрэгцээ 5 өнцөг дүрс, чичлүүр хутга, бус зэрэг зэвсгийг дүрсэлсэн байдаг. Ховд аймгийн Булган уян цумын загт Жаргалан уулын орой дээр байрлах сүрлэг чулуун байгууламжийг Харуул овоо хэмээдэг. Овооны өндөр нь 25, сүрлэг чулуун байгууламж метр, суурин диаметр нь 50 орчим аж. Судлаачид энэ овоог байна. Уг овоо нь Булган голын өндөйд нутаглах торгууд ясны босгосон 13 овооны нэг аж. Харуул овоо нь 3 үеэс бүтэх ба доогуураа өргөн цүлхэхээр дээшээгээ нэгэн жигт нарийсч цамхаг хэлбэрийг бий болгосон байдаг. Хар сарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар өргөж дундуур нь модон шуургаар бэхлэгээ зэнгидсэн байдаг ажээ. Энэ овооны тухай хэд хэдэн домог байх бөгөөд урт цагт Цахчин ясны өлгийн нутаг болох Жаргалан эмих газар нутагт их хааны харуулын албыг гүйцэтгэх албатууд суурьшдаг байсан. Тухайн үед хойд Жаргалан дуулаар харийн хошууны хил газаар залгаж байсан тул Харуул манаатай байсан. Нэгэн айлын ганцхүү тэрхүү Харуул манааны үүрийг гүйцэтгэснээр насан өөд болжээ. Түүний нутаглагуур хошууны ноёны зарлиг гарч Харуул хөгийн ундаг морь анж нохой бүх зэрэг хамт овооны дотор чулуугаар хашиж мухалсан гэдгээ. Овоог босгоход ар жаргалантын голоос Харуулын овоо хүртэл хүмүүс нэг нэгнээ булан зогсож зуурсан шавар чулуу модыг гар дамжуулан уулын оройд гаргасан гэж ярьдаг. Энэхүү домог түүхээс сэтгүүлэн Ховд аймгийн хөгжим драмын театрын жүжигчид Харуул овооны домог хэмээх жүжигийг бүтээн тувирж байжээ. Ямаан усны хадны сүг зураг. Ховд аймгийн Үнэчин Алтан сумын зааг нутагт Ямаан усны хавцалд оршдог. Уг хавцал хоёр талаасаа их завчим ханан хязаагаар хашигдсан давчуу бөгөөд 100 талын ханан хаданд хүн төрөлхтний өв соёлд үнэтэй байр суурь эзлэх хэдэн зуун хадны сүг зураг байдаг. Анх 1973 онд Ховд аймаг Говь Алтай аймагт ажилласан бичиг үсэг хадны зураг судлах анги Ямааны усны хавцал дахь ханан хаднаас түрэг бичээс ирүүлжээ. Монголын нутагт 22 газарт түрэг бичээс байгаагийн нэг нь энд бий. Энэхүү хавцал нь хоёр талаасаа их цадан ханаар хашигдсан дундуур нь горих уурсдаг бөгөөд харин уг горихноос нь янгиар ямаа ундaalдаг учраас Ямаан ус гэж нэрлэх болжээ. 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөрөөр үе холбогдох зургуудыг нэлээн гүн хохиолон хэсэлсэн нь 100 гаруй метрийн холоос маш тод харагддаг. Ямаан усны хадны зургийг нэг 4 аспект тайлбарлаж зуржээ. Ямаан усны хадын зураг нь зохиомж, харьцаа, хэллэг гүйцэтгэлээрээ Монголын хүрлийн үед холбогдох хадны зургуудын дотор маш чухал байр суурийг эзэлдэг. Хавцлын ананд янгир, буга, зээр, бүхэн, чон зэрэг амьтад 8 эгээс дугуйтай морин тэрэгнд суусан хүн, ном, сум асгасан анчид, ном сум харваж байгаа хүний араас сүх цохих гэж буй дайн тулааны шинжтэй дүрслэл зургуутж байдаг. Өнөөгийн Ховд аймгийн хувьд засаг захиргааны хувьд Ховд аймгийн 17 сумын 98 багт 78,449 олон ястан түмэн аж төрж байгаагаас 38,995 нь эрэгтэй, 39,454 нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 34%-ийг 0-15 насны хүүхэд, 68%-ийг 16-аас 59-ны хүн ам буюу хөдөлмөрийн насны хүн ам 5,2%-ийг 60 ба түүнээс дээш насныг өндөр настангууд эзэлж байна. Ховд Улаанбаатар хотын чиглэлд нийт 38 тээвэр ирсэл хотын дотор нийтийн тээврийн 12 автобус, 150 гаруй такси зорчигчдыг тээвэрлэж байна. Аялал жуулчлалын хувьд иймэрхүү аяллаа маршрутаар та бүхэн маань аялах боломжтой. Тэгээд холбоо барих утсыг мөн оруулсан байна. Тэгээд Ховдод тавтаа морилно. Анхаарал хандуулсанд баярлалаа.